Бид нэр эхлээд Улаанбаатар очны агаарын бохирдол. За дээрэс нь ганц агаарын бохирдол гэхгүй бид нэр хөрсний бохирдол гэдэг зүйлээ авах ёстой тий. Дээрэс нь агаарын бохирдол, дээрэс нь автомашинаас гарч байгаа энэ бохирдлыг бол шийдвэрлэх юм цогц шийдвэрийг бол гаргаж өгч явж байгаа. За энэ дээр нь бол бид нэр эх жилийн төсөвдөр яг манай агаар хөрсний бохирдлын тэмцэх гац дээр бол нэг 58 тэрбум төгрөг бол тавьж байгаа. За эдгээр зардал нь юун дээр тавьж байгаа гэх юм бол нөгөө нүүрсний дотоод тээвэр. За нүүрсний агуулга. За тэгээд нөгөө тухайн байгууллагын урсгал зардал. За нөгөө нүүрс борлуулалтын цэгийн ажиллаж байгаа ажилчдын цалин ч гэдэм үү те. Эдгээр мөнгүүд бол ингээд тавигдчихж байгаа. Яг нөгөө нэг хөрөнгө оруулалтын буюу нөгөө дулаалга, газтай холбоох, за орон сууцчлуулалт, газар чөлөөлөх гэдэг эдгээр асуудлууд бол салбар дээр тавигдаад. Гэхдээ яг нөгөө нэг дулаалга гэдэг үн дээр бол яг энэ удаагийн төсөвтөр бол суугдааг байгаа. За энэ яаж яагаад суугдааг гэх юм бол бид нэр 50000 айлын бол газ зур шилжүүлэхээр дулаалгын ажил хийж байгаа тийм. За дулаалгын ажил нь одоо 95% тавьж явж байна. За энэ газын дулаалга хийх байшингийн дулаалга хийгдсэний дараагаар газтай холбоно. За газтай холбогдсондоо тухайн нөгөө иргэдээс нь санал хүсэлтийг авна. За дээрэс нь нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан болон дэлхийн банкаас эдийн засгийн үндэслэлийн эдийн засгийн үр ашгийг айл өрхтөө эдийн засгийн үр ашиг нь хэр сайн нөлөөтэй байгаа, хэр муу нөлөөтэй байгаа гэдэг судалгаа нь 6 сард гарч ирнэ. За дээрэс нь хүүхдийн сангаас энэ газ зур шилжснээр те тухайн бүс нутгийн тухайн айлын дотоод болон гадна агаар орчны бохирдол хэрхэн сайжирсан гэдэг энэ дүгнэлтүүд нь аль бие усаар гарч ирсний дараагаар бид нар бол дараагийн дахиад 50000 айлыг дулаалгах, газ зур холбох энэ ажлын төсвийг хүлээлгэж эхэлнэ. Тийм бол эхлээд бид нэр энэ 50000 айлын ажлыг дуусгасны дараагаар үр дүнгийн эцэсний дараагаар үр дүнг нь олон улсын байгууллага дүн шинжилгээ хийж баталгаажуулсны дараагаар одоо энэ том төслүүдийг бол дараачийн санхүүжилтийн асуудлыг ярина. Гэхдээ дахиад 50000 айлын дулаалагч бай, за газтай холбогч бай энэ ажлуудыг бид шууд төсөв дээр төсвийн мөнгөөр ачаал өгнө гэхээсээ илүү ядаж нэг 50-60% нь бол ингээд төсөөс гаргадаг, нийслэлийн төсөөс гаргадаг. За нөгөөдөө үлдэхэд 50-60% нь бол айл өрхөөсөө ногоон зээлэр ч юм уу те энийг гаргадаг. За дээрэс нь Лувсан замч их хурлын гишүүний хэрэгжүүлж байгаа Улаанбаатар төсөлтөй интеграц хийх те. За энэ ажлуудыг бол бидний бодлогын хүрээнд бол хийгдэж явж байгаа. Дараа 7 хоногийн нэгд өдөр энэ нэгдсэн үндэсний байгууллага хүүхдийн сантаа хамтраад нийслэл болон Улаанбаатар ингээд 3 байгууллага хамтраад энэ ажлыг хийж явж байгаа. За бид нэр шууд ингээд мөнгөөр ажлыг зодож хийх биш. Эсвэргээрээ ингээд аж ахуй нэгж төр хувийн хөвшил за дээрэс нь иргэдтэйг ингэж хамтарсан энэ үйл ажиллагааг бол хэрэгүүл илүү үр дүнтэй илүү хөрсөн дээр бууна гэдэг зүйл явж байгаа. Тийм болохоор илүү төсөв дээр ачаал өгөхөөсөө илүү энэ ачаалал бол 3 талдаа ингэж хувааж явах юм. Тийм учраас бол одоо юу гэдэг яг энэ орон сууц дулаалт газ зултай холбогдох за тийм энэ асуудал дээр бол яг тусгаалan бол энэ жилийн төсөв суугдааг байгаа. За энэ хагас коксын төсний зардлын юу ч юм бол Улаанбаатар хотын төсвээр суудаг шүү дээ. Эдгээр чинь нөгөө нэг Эрдэс Монголын төсвээр суудаг байхгүй юу? Яг л Эрдэс монголчин өмнө биднээс хэрэгэл сурсан нөгөө сайжруулсан буюу сайжруулсан төш байгаа шүү дээ. Сайжруулсан төшдөр өгдөг байсан зардлыг бид нар менежментийн хувьд ингэж нөгөө нэг өгсөн зардлын мөнгөн дээр нь тендер зардлаад за бүгд нэг хятад ордоос хагас коксыг оруулж ирж байгаа хгүй. Зардлын хувьд бол өмнө чинь 600-аас 700 тэрбум төгрөгийн татаасыг Эрдэс Монголоос авдаг байсан. Яг л нөгөө үйлдвэрүүд дээр ажиллаж байгаа 3000-4000 ажилчдын цалин за дээрэс нөгөө нэг барьцдуулагч тэгээд нөгөө тээврийн зардал гэж ордог байсан бол одоо шууд 230-аас 230 тэрбум төгрөгөөр шууд боловсруулсан хагас коксыг оруулж ирж байгаа. За тэр нь дээрэс нь нөгөө сайжруулсан төстэй харьцуулахад агаарт үзүүлэх нөлөө нь агаарын бохирдол нь бол 50-68% ингээ бага үзүүлэлттэй багахгүй. Тийм өөрөөр бол баг өмнө авч исэн Эрдэс Монголоос авч исэн татаасаас баг 30% бага зардлаар за агаарт үзүүлэх сайн чанар нь бол баг 50-с дээш хувиар ийм менежментийн зохицуултыг л хийж байгаа. Энэ төс нь бол ингээ нийслэлээр төс мөнгөтэй суудаг юм. Одоо дараа жил бол бид нар бас хагас коксыг бол хэрэглээнд оруулж явна. За тэгвэл бид нар одоо төсөв батлагдаад шинэ төсвийн жил эхлэв шүү дээ. Тэгэнгүүт нь бид нар шууд тендер зарлаж байна. За манай Монголд үйлдвэр аж ахуй эрхэлдэг, за үйлдвэр орж чадлах, за эдгээр компаниудад нь хагас коксоо нийлүүлээ. Бид нар худалдаж авъя. Тэ?
одоо Монголдо хагас коксхийн үйлдвэрийг хагас кокс руу боловсруулаад манай нийслэлд бид нар худалдаж авъя. Бид нар яа. Яг энийг бид нар бол яг энэгээр ингэж явах шийдвэр гарсан явж байгаа. Хагас коксхийн үйлдвэрийн тэзүүгийн ажил нь Эрдэс Монгол дээр хийгдээд бараг дуусж байгаа. Одоо 95-6% явж байгаа. За энэ он дуусахаас өмнө ерөөдөө тэзүү нь бол дуусчихна гэсэн төлөвлөгөөтэй явж байна. За тэзүү дууссаны дараагаар засгийн газрын хурлаар орох юм. Засгийн газрын хурлаар ороод за энэ ажлыг нийслэл яг 100% хариуцаад хийгээд явах юм уу? За эсвэл Эрдэс Монгол нь өөрөө тэзүүгээ хийлгэснээр өөртөө энэ үйлдвэрээ бариад явах юм уу? За нийслэл хэрвээ хариуцаад явах юм бол нийслэл Багнуурын нүрсний уурхайгаа орол түшиглээд 18 сарын дотор бол энэ үйлдвэрийг бол ашиглалтанд оруулах боломжтой гэсэн бол судалгааг бол гаргаад явж байгаа. За эцсийн үүрэг даалга нь бол засгийн газраас бол өгдөг. Нэг л жишээ татаа те. Яг л бусад ажлууд нь бол яг төслүүд нь өөр боловч яг адилхан байна. За жишээлбэл манай тархал эрчим хүчний төсөл байгаа тийм ээ. Одоо байгалийн хийх бол холбоох ажлын төсөл болж байгаа. За энэ төслийг бол хэзүү нь бол эх жилээс бол хийгдэд явна. За энэ чинь бид нар юунд зориулж хийж байгаа юм бол нөгөө дахиад нөгөө агаар өчнө бохирдлыг бууруулах айл өрхүүдийг шууд нөгөө нэг газтай холбох. За одоо бид нар чинь бол ингээ баллоноор газа зөөдөг гэсэн бол яг одоо Хятад, Солонгос, Оросуудтай адилхан нөгөө нэг хоолоогоор газ айл өрхүүдээр орно гэсэн үг шүү дээ. За яг энэний чинь гүйцэтгэж хийх тэзүүгийн ажил нь бол эх жил бол хийгдэж явах юм. За энэний ажлууд бол эх жилийн төсвдөр нь бол ингээ суугдаж байгаа байхгүй. За эх жил бол бид нар эхний хагастай 3-4 сар дотор тэзүүгээ хийж дуусчаад за тэр нэг үйл ажиллагааных нь ажлынхын тендерын зараад ажлыг эхлүүлэх энэ ажлыг явахын тулд бид заавал төсвүүдээр нөгөө төсөв мөнгө нь бол суух ёстой байгаа. За яг хэрвээ бид нар энэ агаар орчны бохирдлоос салъя, агаарын бохирдлоос бид нар нэмсэн салъя гэх юм бол бид ахуй хэрэглээнд нүсний хэрэглээ халах ёстой. Газ руу шилжих ёстой, цахилгаан руу шилжих ёстой. За дээрэс нь энэ дулааны 5 цахилгаан станц байгаа тийм 5 цахилгаан станц нь жил 5.8 сая түүхийн нүрсийг түлж байгаа тийм ээ. За энэ түүхийн нүрсүүд бид нэр түлээ хажиг дулаан гаргаад цахилгаан гаргаад байшин хорооллуудыг халаалт руу өгч байгаа тийм ээ. За эдийн хэдийг бид түүхийн нүрснээс салгах за дээрэс нь нөгөө уурын зуухуудын яндангийн фильтрийг шинжлэх ажил өстой. Одоо энэ 5 зуухтаар яг очиод ажиллах юм бол ажиллаж байгаа фильтр бол байхгүй. Тийм бол юу гэх юм бол яг түүхийн нүрс шатагдсан нүрс нь шууд агаар мандалтаар гарч байгаа. Ямар нэгэн фильтр байхгүй шууд гарч байгаа. За цаашлаад автомашинаас гарч байгаа утаа. За дээрэс нь хөрсний бохирдол гэдэг энэ асуудлуудыг бид шатараалтаа ингэ шийдэж явах хэрэгтэй. Энэ болгон дээр бид зүгээр одоо юу гэдэг сэтгэлийн хөөрлөөрч гэдэг юм уу зүгээр одоо ямар нэгэн компани ч юм уу ямар нэгэн олон улсын байгууллагын санаачлагын араас дагаад явах биш ямар асуудлыг улс суурьтай бодлогын хүрээнд шийдвэрлэж явахын тулд дахиад нөгөө тэзүү гэдэг чинь хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэ одоо хороодоор нийт 1-2 дахь өдөр 6 хурлын хороод бол хуралдана. За тэгээ 3 дахь 4 дахь өдөр бол бүлэг хуралдана. За энэ бүлэг болон хороодын хурал дээр яг салбар дээр энэ төслийн тэзүүгийн ажлыг хасах уугүй юу гэдгийг бол шийдвэрлээд явна. За энэ дээр ингээд шийдвэрлээ бүлгээс ч юм уу хороодоос за энэ нь бол хасаж тодорхой хэмжээний мөнгө хэмнэх нь зүйтэй гэж шийдвэр гаргах юм бол мэдээж бол хасагтаад явна гэсэн үг.